Солонгос улсад хийгдэж байгаа вакцины талаар за тэр үлдэгдэл вакцинд хэрхэн хамрагдах талаар би өөрөө нэлээд сүүлд мэдээд тэгээд хамрагдаж амжаагүй л дээ. Гэхдээ яг ер нь бол бүртгүүлэн мэдээлэл авч ирсэн. Тэгээд удахгүй Монголдо ирэх зорилготой байгаа эсвэл вакциндаа хамрагдахыг хүсэж байгаа хүмүүстээ мэдээлэл өгье гэж бодоод за Солонгост болохоор яг одоогийн байдлаар 3 вакцин хийгдэж байгаа шүү дээ тий. AstraZeneca, Pfizer буюу Pfizer, нэг нь болохоор Janssen гээд Johnson & Johnson-гийн вакцин 3 вакцин хийгдэж байгаа. За тэрний Janssen вакцин баг хийхдээ дууссан бах гэж бодож байна. Америкаас сая ширхэг ирсэн. Тэгээд яг дуусаагүй ч газар байгаа л хэлтэй. Тэгээ яаж бүртгүүлэх вэ гэхээр хоёр арга байгаа. Үлдэгдэл вакцин дээр л бид нэр зөвхөн хамрагдах боломжтой. Хоёр арга нь нэг нь болохоор Naver дээр Naver гэдэг байдаг тий. За энэ чинь Naver дээр бүртгүүлэх боломжтой. Нэг нь Kakotog гэдэг бүгдээрээ хэрэгэлдэг тий. Солонгосын тэн дээр бүртгүүлэх боломжтой. Тэн дээр чигап буюу төрөвчөндөө вакцин үлдэгдэл вакцинд хамрагдах аллын буюу мэдээллээр хитэн бүртгүүлээд ойрын 5 эмнэлэгтэй вакцин үлдэгдэл вакцин ирсэн тохиолдолд чамд мэдээллээр танд мэдээлэл ирдэг байхаар бүртгүүлэнгүүтээ тухайн үлдэгдэл вакцин гарлаа гэсэн мэдээ ирэх бүр та өөрөө тэнийг хайж олоод дараад бүртгүүлэхэд хийх боломжтой тэр мэдээллийн талаар одоо өгч чинь. Тэгэхээр хамтаарай. За тэгээд эхлээд Naver-ыг гаргаад Naver-ийнхаа Sanofi-ийн алим шинчон дээрээ дараад за зөвшөөрөх дээрээ дараад дараа нь утасны дугаараараа баталгаа хийгээд за тэгээд ойрхон эмнэлгүүдээ сонгоод за 5 эмнэлэг сонгох боломжтой. За Kakotog дээр болохоор бичлэгээр оруулъя. За бүгдээрээ Play Store юм уу? Apple Store-аас Kakotog татсан байгаа тий. Kakotog дээрээ ороод за нүүр нь ингэж гарч ирнэ. Тэгэхээр үүнийхээ цагт дээр дараад за энэ дээр Chanyo-Bixin гэж байгаа. Chanyo-Bixin дээрээ дараад за тиймгүүд алим шинчон яг алим шинчон гэж гараад ирнэ. За минийх болохоор алим шинчон хийцэн болохоор гарч ирэхгүй байгаа даа. За тэгээд Монголд байгаа болохоор хэрвээ та энэ товчон дээрээ дарахад таны ойрын газар чинь одоо вакцин хийж байгаа газрууд гарч ирнэ. За тэр хэдээсээ сонгоод дараад оронгууд алим шинчон гэдэг ийм үг гарч ирнэ. За алим шинчон дээрээ дарахад за сонгох хэсэг гарч ирнэ. Тэрнээсээ эмнэлгүүдээ ингээд сонгочихно. За тэгээд хамгийн дайдлан 5 эмнэлэг сонгох боломжтой байгаа. За хэрвээ та ингээд шинчооноо хийлгээд бүртгүүлсэн бол танд үлдэгдэл вакцин ирэх бүрд яг Kakotog дээр чинь Kakotog-ийн чигап дотор чинь мессеж ирнэ. Зэн чигап маань За энэ дотор ингээ мессеж ирдэг байгаа шүү. Тэгэхээр энэ дотор хэрвээ мессеж ирсэн тохиолдолд та энэ Chanyo-Bixin яг дээрээ дараад за тэнгүү таны map гарч ирнэ. За эндээс вакцин хийх боломжтой үлдэгдэл вакцин үлдсэн газрууд чинь сонгогдоо гараад ирнэ. Түүн дээрээ дараад яг дээр нь гараад бүртгүүлэх байгаа. Яг Naver юм уу Kakotog дээр бүртгүүлсэн тохиолдолд танд Kakotog дээр бол дорн мессеж ирдэг. Naver-ээс илүү амар гэх юм уу. Тэгэхээр Kakotog дээр танд үлдэгдэл вакцин ойрын энэ эмнэлэгт AstraZeneca ч юм уу Pfizer ч юм уу ирлээ гэх мэдээлэл ирэхэд та түүний яг буюу бүртгүүлэх төвчөн дээр нь дараад за map буюу газрын зургаасаа тухайн эмнэлгээ сонгоод тэгээ бүртгүүлнэ. Гэхдээ бүртгүүлээд маш хэцүү байх. Яагаад гэвэл Солонгос улс ч өөрөө 51 сая баг хүн амтай. Тэгээд бүртгүүлэх хүн маш их хүн гээд зэрэг яг дарж байгаа. Тэгэхээр тэндээс бол магадлал нь маш бага ч гэсэн хамгийн хурдан
байж чадсан үнэл магадгүй бүртгүүлж чадах бах. Тэгээ зарим тохиолдолд болохоор сүүл яг манай найзын хувьд болохоор яг тэр какао тоолохоор бүртгүүлж чадаагүй ч гэсэн тухайн мессежээр ирсэн эмнэлэг рүүгээ залгаад тэгээд нэг онцгой тохиолдол таарсан юм уу бүртгүүлээд хийлгэж чадсан байгаа. Тэгэхээр магадгүй танд бас тийм боломж байж. Жижигхэн эмнэлгүүдэд та залгаад үлдэгдэл вакцин гарвал хэлээд өгөөрэй гэж хэлвэл магадгүй залгаж магадгүй. Ягаад гэхээр би өөрөө яг сүүлээс хойш жижигхэн хотод амьдардаг байжгаад яг 5 сард нөгөө тухайн эмнэлгүүд 1-2 үнэлэлт бол хэлсэн байсан. Тэгээ эргээд яг AstraZeneca бол гарлаа гэж над руу бас тариулах уу гэж залгаж ирсэн. Тэгэхээр магадгүй та нэг Монгол руу ирэхээ яарахгүй ямар ч гэсэн вакциндаа амралтмаар байна гэж бодож байгаа бол тийм арга бас байна. 7 сарын яг 10-15-наас эхлээд гэсэн баха. Гуйсан буюу одоо ерөнхий шалгалт өгөх их сургуульд эсэх оюутнуудтай сурагч нартаа вакцин хийн гэд ярьж байгаа. Тэгэхээр магадгүй тэр үед бол үлдэгдэл вакцин маш ихээр гарах бах. Тэгээд энд яг хамрагдах боломж нь та эртнээс тухайн какао тогтой иммунивэртэй бүртгүүлээд мэдээлэлээ дор нь авч ивэл вакцин хамрагдах боломж ч илүү нэмэгдэх байх гэж бодож байна. Бичлэгийн дур самт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд танд ганц ч гэсэн хэрэг болохоор юм мэдээсэн бол энэ бичлэгийн зорилго окей бэлчин гэж үзнэ. Тэгээд ямар ч гэсэн одоо Монголдо ирчээд тусгаарлалтын 7 хоногтой байна. Тэгэхээр одоо яг явцсан яаж явж гин яг хүмүүс яриад байгаа шүү юу хэрэг болж гин тэр талаар тусгаарлалтын 7 хоног Монгол руу ирэх гэж байгаа хүмүүстээ зориулаад дараагийн видеогоор оруулъя.